Сайн байцгаана уу? За энэ удаагийн мэргийн сэдв нь та хоёрын харилцааны одоогийн байдал ба таны гэсэн ямар сэтгэлтэй байна вэ? Би бинэ гэсэн ямар сэтгэлтэй байна вэ гэдэг сэдвтэй мэрэг байгаа. Ингээд асууж байгаа хүнийхээ тухай бодоод доор харагдаж байгаа 3 үзрөөс өөрийнхөө хамгийн их татж байгаа хүзрийг сонгоорой. Нэгдүгээр хэсгийн уншлагатаа орцгоё. Би болохоор уншлагаа эрэгтэй нэрг болон эмэгтэй нэрг гэд хоёр хуваасан байгаа. Жишээлбэл хүүс нь эрэгтэй ч гэсэндээ энэ харилцааныхаа хувьд эмэгтэй нэргийн жиж болно, эрэгтэй нэргийн жиж болно. Тэгээд хүүс нь эмэгтэй ч гэсэндээ харилцааныхаа хувьд эмэгтэй нэргийн жиж болно, эрэгтэй нэргийн жиж болно. Яг аль нөхцөл байдал нь өөрт нь илүү таарж ийнэ гэдгээр энэ харилцаанда эмэгтэй нэргэн үү, эрэгтэй нэргэн үү гэдгээ шийдээд яваарэ. Тэгээд би болохоор үүнээс цааш эрэгтэй нэргийг нь шууд эрэгтэй гэж яриад эмэгтэй нэргийг нь эмэгтэй гэд яриад явна. За тэгээд үзэхэд болохоор эрэгтэй нэргийг нь төлөөлж хаяана буюу цөөвөр чон гэдэг амтан гарч ирсэн. Эмэгтэй нэргийг төлөөлөөд чита гарч ирсэн байгаа. За ерөнхий тийм цүм энерги ч юм уу энергийн шалгалт хийхэд юу гэж харагдаж байна вэ гэхээр яг тийм харилцаа одоогийн байдлаар нэг юм салсан харилцаа эсвэл юм хэцүү докторгүй эргэлзээтэй байдалд байгаа хүмүүст зориулсан уншлага байна гэж харагдаж байна. Яг нэг тийм амар тийм лови дави битэр юм хани мөн фейс дээр байгаа ямар ч асуудалгүй гэж ивэл хоёрын таны хэсэг биш байна гэсэн та өөр хэсэг сонгоод үзээрэй. За тэгээд энэ хоёр хүн маань болохоор юу гэж харагдаж байна гэхээр эхлээд энергийн хувьд болохоор гурдын амьдрал дээр ингээл энгийн амьдрал дээр бие биендээ тийм ялгаатай ингээд тийм зөрүүтэй ингээд зүйлс байгаад байгаа хгүй нэг ингээд өнгөцгөн харахад жишээлбэл насны зөрүү ч юм уу ажил карьер мөнгө санхүүгийн гэдэг ч юм уу тий өссөн орчин үзэл бодлын хүмүүжлийн гэдэг ч юм уу хамт байхад нэг тийм асуудалтай зөрүүтэй ялгаатай ингээд тийм асуудлууд ингээд тийм байдаг юм шиг боловч яг юм сүнсний ертөнцид яг 5D ингээд ертөнцид гэх юм уу яг үүндээ бол хоорондоо айгүй тийм яг үүндээ уг цөмөн авиж байгаа тийм хоорондоо төстэй ингээд хүмүүс байна гэж харагдаж байна. Тэгээ айгүй сонирхолтой нь болохоор та бүхний сонгосон үзэрт болохоор энэ муур байгаад штэ нэг муур ингээд охинд бэлэг өгч байна. Тэсний эрэгтэй эмэгтэй энергийг төлөөлөөд цөөвөр чон чита гарч ирсэн. Тэснээ тэр доор бас ингээд арслан харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг тийм хоёрын аль нэг нь муур, арслан, бар чита энтер гэдэг ч юм уу те ингээд чон мон гэдэг ч юм уу нэг иймэрхүү амьтад айгуу дуртай эсвэл иймэрхүү амьтад өөрсдийг нэг тийм нэг юм энергийг нэг илэрхийлдэг юм шиг тиймэрхүү бас санагдаж байна. За тэгээд эрэгтэй энергийн талаар ярив. Цөөвөр чон маань болохоор цөөвөр чоны яг одоогийн ингээд байгаа байдлыг энергийг харахаар айгуу тийм өнгө будаггүй саарал харанхуй ингээд энергитэй сэтгэл зүйн тийм байдалтай байна гинэ. Нэг тийм амьдралд нь ингээд өнгө будаг болоод гэдэг ч юм уу ингээд юмс ингээд сонирхолтой санагдаад ах гэхээс илүү юмс жоохон уйтгартай санагдаад ингээд тийм бүрсгэр ингээд нэг юм хүн ингээд нэг жоохон дургуг нь хүрэх юм бол ингээд нэг юм ингээд нэг юм ярдаглаад байдаг та яах гэдэг нэг тэхим шиг айгуу нэг юм байдалтай тийм байдалтай байгаа юм шиг ингээд харагдаж байна. Тэгээд өнгөрсөнд болохоор ингээд цөөвөр чон өөрийгөө тийм амжилт карьерийн гэдэг ч юм уу те мөнгө санхүүгийн хувьд ингээд өөрийгөө жоохон ингээд голдог байсан, өөрийгөө жоохон хангалтгүй байна гэж боддог, мэдэрдэг. Угаасаа бас тийм байдалд байдаг байсан гинэ. Тэг яг ингээд эмгтээтэйгээ жишээлбэл доктортой харилцаа үүсгэе, яг юм элбэг дэлбэг харилцааг үүсгэе, яг ингээд элбэг дэлбэг гэр бүл болоод ингээд явъя амьдрий гэдэг ч юм уу те. Тэгээгээд тэгэхээр миний бодлоор харахад угаасаа л өөрт нь үнэхээр нэг юм боломж нь ингээд байдаггүй байсан болоогүй гэж юу нь бол харагдаж байна. Тэгээд магадгүй өнгөрсөнд ингээд гэр бүл байж байгаа цалсан хүмүүсээж болж гин эсвэл өнгөрсөн дугаасаа ингээд юм доктортой харилцаа үүсгэх гээд чадаагүй ингээд юм салцсан байгаа тустай байгаа гэдэг ч юм уу те харилцаа нь жоохон хэцүү болцсон байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. Тэгээ эрэгтэй нь болохоор өмнө нь ингээд бодохдоо битэрийн ингээд харилцаанд анх байсан
ингээд тэр гоё мэдрэмжүүд, тэр гоё ингээд зүйлс ингээд байхгүй болцсон гэж бодоод сүүлийн үед ч юм уу те өнгөрсөнд эмгтэйгээ бас их тийм мартах гэж ингээд үзэж гинэ, оролдож гинэ гэж гарч ирж байна. Тэгээд одоо ингээд сая өмнө нь хэлсэн шүү дээ ингээд ямар нэгэн тийм насны зөрүү ч юм уу хоорондоо жоох юм ялгаатай ингээд зөрүүтэй зүйлс байдаг. Тэрийг гэхдээ эрэгтэй нь илүү их ингээд бүр тэрэн дээр юм акцент өгөөд гэдэг ч юм уу те заримдаа баг ингээд тэрэн дээр ингээд өөртөө ингээд готрох үедээ ингээд готардаг. Одоо ингээд өөрийгөө зовоодаг гэж гарч ирж байна. Одоо тэр насны зөрүү ч юм уу хамт байх боломжгүй асуудлууд ч юм уу ингээд ийм мөнгө санхүү, карьерийн зөрүү нэг юм асуудлууд байгаа шүү дээ. Тэр нь ингээд ийм эрэгтэй талдаа илүү өөрөө ч гэсэн тэрийг айгуу тийм мэддэг. Битээр ч ингээд ялгаатай хэцүү зүйлс ингээд айгуу их байгаад байна гэдэг тийм мессеж ингээд өнцөг гарч ирж байна. Тэгээд өнгөрсөнд болохоор энэ харилцаанаас болоод эрэгтэй нь бас л нэлээд айгуу тийм гутарсан л юм байна л да. Гутраад, сэтгэлээр унаад, зарим хүмүүс маань бол бүр үнэхээр ингээд баг ингээд нэг ингээд ууж мууд гэх юм уу те бүр ингээд тэгээд явах үе бас ингээд байсан. Эсвэл угаасаа л энэ одоо хаяана эрэгтэй нь зөөр чан маань ингээд жоохон тийм сэтгэл гутралтай ч юм шиг нэг юм депресстэй ч юм шиг ингээд нэг юм хүмүүс байдаг штэ. Тийм байдалд угаасаа ингээд өөрийнх нь энерги нь амьдрал нь сэтгэл зүйн ингээд байдаг гэсэн мэж магадгүй. Гэхдээ одоо болохоор ер нь энэ байдлаасаа нэг ингээд жоохон гарч ирж байгаа гинэ. Өнгөрснөөхөө бодвол нэг арай нэг гайгүй болж энчүүчүүд дээрдэж гин. Энэ байдлаасаа бас нэг гарч ирж гэрх гэж хичээж гин гэдэг ч юм уу те. Тэгээд харилцаа гэсэн эргэлзээ нь бол одоо хүртэл ингээд байна. Би яг ингээд яах ёстойгоо мэдэхгүй байна. Амьдралт ч дээр ер нь битэрийн харилцаанд ч тэр битэрийн харилцаа юу болоод байгааг цаашдаа яах ёстойг би ингээд мэдэхгүй амар тийм эргэлзтэйгээ миний ингээд толгойд ирхний эргэлзээ ингээд стил байсаар байна гэж дамжуулж гин. Тэгээд бас ингэнэ ингээд миний ингээд ийм төлөвснөр болоогүй гэдэг тийм мессеж байгаа байхгүй юу? Жишээлбэл би ингээд харилцаагаа ингэж дуусгая гэж бодоогүй. Би уг нь ингээ гэж бодоогүй байсан юм аа, ингэж төлөвлөөгүй байсан штэ. Эсвэл юмс ингээд угаасаа миний төлөвснөр ингээ болохгүй юм аа. Угаасаа миний ингээ төлөвснөр ингээ болтгүй штэ. Минийхаар болохгүй маа гэдэг ч юм уу те. Эсвэл би ингэж хэлээ, ингэж хандъя гэдэг ч юм уу. Ийм юм болгоё гэж бодоогүй юм аа. Уул нь ингэхгээгүй юм аа гэдэг тийм тайлбар гэдэг ч юм уу те. Ингээд ийм мессеж өнцөг гарч ирж байна л да. Тэгээ одоо болохоор ингээд эрэгтэй маань бодохдоо угаасаа битээр жалгаатай зүйл байна. Өмнөх шигээ ингээд одоо байхаж болсон энэ харилцаанаасаа ингээд салъя болиё гэдэг ч юм уу те. Ингээд битээр ирээдүйд ингээд салах юм шиг байна. Өмнөх шигээ ингээд би биэндээ ингээд таартай байхаа ингээд болсон гэдэг ч юм уу. Эсвэл нэг угаасаа ингээд салцсан ирээдүйд эсвэл ингээд салах юм шиг байна даа бүтгэхгүй гэдэг ч юм уу те. Та бүхний ингээд харилцааны нөхцөл байдалд тааруулаад угаасаа байж болох ингээд тийм сөрөг талаар нь харилцаагаа ингээд бодож ин л доо. Тэгээд өөрлөө эмэгтэй рүүгээ ингээд үйлдэл хийгээд очие гэдэг ч юм уу. Эмэгтэйтэйгээ ингээд холын зайны ирээдүйн төлөвлөлөөд үйлдэлээрээ өөрийгөө ингээд үзүүлээд идэвхтэй явъя ч гэсэн нэг тийм бодол тгий гэсэн одоо хүсэл эрмэлзэл нэг байхгүй байгаад байна. Яагаад гэвэл ингээд дууссан ингээд гэдэг ч юм уу те. Ингээд угаасаа болохгүй бүтэхгүй гэдэг талаас нь эрэгтэй нь ингээд хараад нь штэ. Тэгээд сөрөг талаас нь гэх юм уу. Тэгээд эмэгтэйгээ ч гэсэндээ айгуу тийм читаг ингээд айгуу тийм хүчтэй ухаалаг ингээд тийм бие даасан хүн гэдгийг ингээд мэдээд байгаа байхгүй юу. Тийм болохоор за ирээдүйдээ энэ байдлаараа байвал чита маань ингээд надад ингээд муухай хандандаа намайг хүлээж авахгүй те. Угаасаа намайг ингээд хаяндаа гэдэг ч юм уу надад хатуурхандаа эсвэл одоо ингээд харилцаа очие тгийн гэх юм бол бас л ингээд надад хатуу хэлэх байх та гэдэг ч юм уу. Тийм байдлаар угаасаа хараад байна гинэ. Тэгтээ ингээд яг ингээ өөрийнх нь ингээд үзэл бодол нь өстой мартан бүтгүү гэдэг ч юм уу те. Ингээд салмал ингээл одоо ингэж бодоод нь штэ. Ядаргаатай ягаад ч нэг ядаргаатай ингэдэг үг амар орж ирнэ. За тэгээд нэг одоо нэг ийм байдалтай ингээд нэг байгаад нь штэ. Тэгтээ яг юм өөрийнх нь ингээд ийм дотоод сэтгэл мэдрэмжийн төвшөнд болохоор ингэдэг гинэ. Би
читатай эмгтээтэйгээ ингээд хүн ингээд нэг юм дэйдрим хийдэж штэ. За чита юу хийж байгаа бол эсвэл читатай суусан бол битээр ямар байх байсан бол ирээдүйд битээр уулзалт болов. Уулзалт бол тэр үед ингээд чита ямар болцсон байх бол намайг яаж хүлээж авах бол гэдэг ч юм уу. Эсвэл нэг ирээдүйд читатай ингэхимсэн, тэгхимсэн, уг нь хамтдаа ирээдүйд нэг ингэмээрэн, тэгмээрэн, тийм юм хийж үзэх юмсан гэдэг ч юм уу. Нэг тийм чит эмгтээгийнхаа төлөө ингээд айгүй тийм дотоод сэтгэлийн одоо нэг юм хүсэл мөрөөдөл шиг төсөөлөл ингээд юм байдаг гинэ би ингээд эмгтэйгээ ингэмээрэн тэгмээрэн эмгтээтэй ингэмээрэн ингүүл гоё доо тэгвэл гоё доо гэдэг ч юм уу те ингээд эсвэл юу хийж байгаа бол яах бол ийх бол битээр ингээд уулзалт бол яах бол эсвэл ингэсэн бол ямар байх байсан бол битээр суусан бол суувал ямар байх байсан бол битээрт тийм ингээд юм ялгаа байхгүй байсан бол ямар байх байсан бол ингээгүй байсан бол ямар байх байсан бол гэдэг ч юм уу нэг юм хүний ингээд юм дотроо бодож явдаг. Гэхдээ энэ нь болохоор баг юм төсөөлөл, мөрөөдөл, хүсэл шиг ингээд тийм хөрхөн гоё юм дэйдрим байгаад байна гэж байгаа байхгүй юу? За тий байдгаа гэж гарч ирж байна. За одоо болохоор эмгтэй нэр рүү орцгоё. Тэгээд эмгтэй нэр болохоор чита маань болохоор бүр үнэхээр одоо эрэгтэйгээ одоо цөөвөр чаныг бодвол бүр юм энергитэй бол энергитэй, амьдралыг гэсэн хүсэл эрмэлзэлтэй бол эрмэлзэлтэй, хүчтэй бол хүчтэй, гэрэл гэгээтэй, өнгө будагтай бол будагтай ингээд үнэхээр тийм гоё ингээд юм хүн байна гэж харагдаж байна. Тэг ялангуяа өнгөрсөнд ингээд чита бүр ингээд амар хүчтэй хүн байсан гинэ. Сэтгэлийн тэнхээ хат хүчний хувьд ч юм уу ер нь ингээл бүр ингээд юм гялалцдаг. Ингээд нэг юм гэрэлтдэг хүн байд штэ. Ингээд юм хүсэл эрмэлзэлтэй тий ингээд юм өөрхөн төлөө явж мэддэг, аливаа зүйлийг хамгаалж хайрлж мэддэг, айгуу тийм хүчтэй ингээд хүн байсан гинэ. Тэгтээ өнгөрсөндөө ингээд эрэгтэй нойрын харилцаанаас болоод бүр ингээд сэтгэл зүйн амар хүнд байдалд орсон гинэ. Хүн ингээд бүр ингээд юм алгаараа ингээд бүр нүрээ дараад бүр ингээд ёо гэд бүр нэг ингээд сэтгэлээр унаад хямраад бүр ингээд сууд штэ. Бүр ингээд алгаараа нүрээ дараад хямарж байгаа тийм ийм зураглал ингээд бүр хоёр хүзрэн дээр ингээд гарч ирсэн байхгүй юу илэрхийлэл. Тэгэхээр өнгөрсөнд бол эмэгтэй бүр ингээд хүн ингээд бүр алгаараа нүрээ дараад бүр үнэхээр ёо яах вэ бүр яах уу гэдэг ч юм уу те бүр ингээд яах гэж ингэвэ гэдэг ч юм уу бүр үнэхээр сэтгэл зүй ингээд бүр ийм байдалд ингээд орсон гинэ. Тэгээ бас нэг юм эмгтэн зүгээс нэг юм өөрийгөө ингээд юм буруутгах гэдэг ч юм уу өөрлөгөө ингээд юм чиглэсэн одоо өөрийгөө одоо тийм destroy хийсэн тийм мэдрэмжүүд ингээд өөрт нь айгүйх мэдрэгж гин гинэ. Би яах гэж ингэвэ гэдэг ч юм уу хэрэггүй тэглээ инглээ би л угаасаа болтгүй дээ надаас л боллоо гэдэг ч юм уу би тэр үе тэгдэг байж ингэдэг байж би хэрэггүй инглээ надаас л болдогдоо би л болтгүй дээ гэдэг ч юм уу өөрийгөө нэг тийм жоохон буруутгасан зүгсэн нэг юм яа би яах гэж ингэвэ гэдэг ч юм уу тий нэг юм ийм ингээд мэдрэмж өөрт нь ингээд амар юм төрсөн ингээд бүр үнэхээр өөрийгөө нэм сэтгэл зүгээр ментали ингээд бүр үнэхээр хэцүү байдалд ингээд оруулсан гинэ. Тэгээ ингээд одоогоор болохоор өнгөрсөнд ингээд тохиолдсон хаяна чита хоёрын ингээд юм салалтыг те харилцаанд үүссэн асуудлуудыг тэр ингээд хүнд тохиолтуудыг те ингээд гинт тохиолдсон тэдгээр зүйлсүүдийг нуралтыг ингээд уг нь бол одоо ингээд арай гайгүй артаа өнгөрөөгөөд бас явж ийн гинэ. Энэ хоёр хүн болохоор харилцаанд нь айгүй тийм хүчтэй сэв суугаад ч юм уу салаад бас нэг юм жоохон хугацаа өнгөрцөн хүмүүс байгаад байгаа юм л да. Тодорхой хэмжээний бас ингээд хугацаа өнгөрцөн нэлээд хугацаа өнгөрсөн гэдэг ч юм уу тийм хүмүүс бололтой. Тэгээд одоо болохоор ингээд одоо эмэгтэйд энэ хоёр хүний харилцаа яаж дууссан байгаа нь ямар байдалтай байгаад байгаа нь эрэгтэй өөрт нь яаж хандаад байгаа ямар хичээл зүтгэл гаргаад байгаа гэдэг ч юм уу энэ хоёрын харилцаа ямар байдалтай байгаад байгаа нь ерөөсөө тийм сэтгэлд нь ингээд нэг л ерөөсөө хүрэхгүй байх гинэ. Ингээ ерөөсөө миний сэтгэл төрөхгүй байх битүүрийн харилцаа ингээд яаж дууссанд ерөөсөө би юм сэтгэл хангалуун биш байна. Ингээ ерөөсөө ингээд болохгүй байх гэдэг ч юм уу ингээд юм
ерөөсөө л юм сэтгэл хангалуун биш байна гэдэг тийм мессеж гарч ирж байна. Тэгээ бас нэг ингээд ийм сонирхолтой зүйл нь болохоор жишээлбэл өнгөрсөнд ингээд чита ингээд хаяанагаас болоод бүр ингээд сэтгэл зүйн амар хямралд ороод бүр ингээд үнэхээр зовоод шаналаад уналтанд ороод тийм ингээд ийм цочирдоод эсвэл гаднаа ингээд эмэгтэй нь хичнээн уурлаад хичнээн ингээд урам нь хугараад гэдэг ч юм уу ингээд уурлаал үглээл гомдлол гэдэг ч юм уу те хичнээн яаж исэн ч гэсэн те одоо ингээд ийм дотоод сэтгэлд нь ингээд нэг юм би ингээд ойлгож гинэ гэдэг тийм мэдрэмж ингээд байгаад ин гинэ. Ингээд дотоод сэтгэлдээ чита болохоор үнэхээр ингээд эмэгтэйгээ биш эрэгтэйгээ ингээд юм ойлгодог. Ингээд гаднаа ингээд хичнээн ийм байсан ч гэсэн те ингээд сэтгэл нь бол ингээд үнэхээр үнэн гинэ. Ингээд ийм эрэгтэй гэсэн сэтгэл нь бол үнэхээр үнэн. Бүр ингээд ингэдэж штэ. За. Тэгээ дотоод сэтгэлдээ өөрөө мэдрэмжийн түвшинд энийг ингээд мэдээд байгаа хгүй юу ч ингээд мэдрээд бодоод байна гэх тэгэхээр мэдрэгдээд байна гэх тэгэхээр за угаасаа л эрэгтэй маань ингээд үгүй ингэж бодоогүй байсан нь угаасаа үнэн л дээ. Юмс ингээд ингэж төлөвлөөгүй байсан нь уг нь үнэн л дээ. Төлөвснийх нь дагуу ингээд болдоггүй угаасаа үнэн л дээ. Ингэгээгүй л ахал та. Угаасаа л одоо мөнгө санхүүгийн угаасаа л тийм боломжгүй л байсан л та. Тийм угаасаа л тийм л дээ. Би ингээд тэрийг нь ойлгочих л байна л та гэдэг тийм уг нь тэрийг нь би ингээд яг ойлгоод л байна л та. Ойлгочих л байна л та гэдэг тийм мэдрэмж өнцөг ингээд эмэгтэйд амар тийм хүчтэй байгаад байгаа байхгүй юу? Би яагаад ингээд жишээлбэл эрэгтэйгээ яагаад ингээд сэтгэл санаагаар гутраад байгаа гэх эсвэл за үнэхээр ингээд сэтгэл зүйн хэцүү байгаа болохоор л ингээд ингэж авирсныг нь гэдэг ч юм уу нэг юм би тэрийг нь ингээд ойлгочихлаа л та гэдэг тийм мэдрэмж өөрт нь амар хөөрхөн ингээд байгаад байна. Тэгтээ хичнээн ойлгож байгаа ч гэсэндээ яг хөө ингээд эрэгтэйний эмэгтэйдээ ингээд нөгөө нэг шалтгуудаа тоочоод ирүүл гэдэг ч юм уу тий өөрийгөө ингээд чин зүрх сэтгэлнээсээ ингээд бүрэн ингээд ярилцаад өөрийгөө илэрхийлвэл чита бол хизээч бүр ингээд огт үгүй гээл бүр ингээд ойлгохгүй зан гарахгүй за тийм дээ за яг би тэгээд ойлгож л байна л та гэд тэгэж ингээд хүлээж авах гээд байгаа хгүй дотоод сэтгэл тэгээд тийш тэгээд тэр чинь тэгээ ойлгоол нь шүү гэдэг ч юм уу тий нэг юм ингэж хүлээж авах юм шиг санагдаж байна. Гэхдээ одоогийн байдлаар болохоор за ингээд эрэгтэй маань өөрөө ингэж байгаа юм чинь эрэгтэй маань өөрөө ингэж байгаа юм чинь эрэгтэй маань өөрөө ингэж салъягээд байгаа юм чинь эрэгтэй маань өөрөө юм итгэхгүй байгаа юм чинь юм энергигүй байгаа юм чинь гэдэг ч юм уу те өөрөө ингэж хүй хай гэд ингэж ирэхгүй байгаа юм чинь үйлдэлээрээ ингэж байнга баталж харуулад бүр ингэж ийм гой ингэж зүйл надад ингэж угаасаа эрэгтэй маань байхгүй байгаад байгаа юм чинь би одоо яах вэ? Энэ хүн өөрөө ингэж байгаа юм чинь би яах вэ гэдэг ч юм уу нэг юм эрэгтэй маань өөрөө ингэж байгаа юм чинь ингэж хэлсэн юм чинь одоо битэрийн харилцааны ингэж өөрөө бүр үнэхээр ингэж ирэхгүй байгаа юм чинь би ч гэсэн энэ хүний араас ингэж байнга чаргууцалтаал гэдэг ч юм уу те буй тэр хүнтэй ингэж өөрөө ингэж уулзах гэж очиод энэ хүнтэй холын ирээдүйгээ ингэж бүр ингэж төлөвлөж хараал гэдэг ч юм уу өөрөө ингэж идэвхтэй байгаад ингэж яваад ах тийм сонирхол алгаа хүсэл алгаа гэж гарч ирж байна. Тэгээ нэг тийм за тэгээд эрэгтэй маань ингээд өөрөө ирүүл ирнэ үсттэй өөрөө ингээд хичээл зүтгэл гаргана үсттэй би бол яг ингээд өөрийнхөө ингээд эрэгтэйгээ хараад те ингээд юм өөрийнхөө орон зайдал ингээд байж идөө гэдэг тийм бодолтой байна гинэ. Тэгээд угаасаа ингээд надад ирээдүйд амар тийм юу байна харилцаа амар тийм эргэлзээтэй байгаад байгаа болохоор яхад мэддэхгүй байгаа болохоор эрэгтэй маань өөрөө ийм байгаад байгаа болохоор өөрөө ингээд намайг ингээд ирээгүй болохоор гэдэг ч юм уу тийм болохоор би ч гэсэн одоо ингээд өөрийнхөө амьдралын бусад зүйлсийг ингээд анзаарч харж эхлэе та гэж бодож ин гинэ. Жишээлбэл за би ингээд өөрийнхөө замаар ингээд цаашдаа ингээд явд юм уу дөө. За би ч гэсэн ингээд өөрийнхөө журныгоор цаашаа явд юм уу дөө. Өөрийнхөө ингээд юм хийх ёстой зүйлсээ анхаарад тэр хийх ёстой зүйлсээ л ингээд хийгээ явж идэм үү дөө гэдэг тийм мэдрэмж шийдэлт ингээд хүрээд хурж гэн бодож гэн гинэ. Тэгээ зарим хүмүүс маань бол үнэхээр
шууд бодтойгоор ямар нэгэн тийм шилжилт хөдөлгөөн үйлдэл ингээд төлөвлөж иж магадгүй. Одоо жишээлбэл за би яг ингээд үнэхээр нүүе гэдэг ч юм уу, ажлаа солиё, өөр хот руу явъя, ийш тийшээ явъя гэдэг ч юм уу тиймэрхүү ингээд бодит ингээд ийм биеэрээ ингээд үйлдэлээр бас ингээд төлөвлөж байгаа зүйл ч гэсэн ер нь байж магадгүй харагдаж байна. За тэгээд энэ хоёр хүний дундын энергийг нь үзэхэд болохоор яг нөгөө нэг 5D ертөнцийн сүнснээ левелд хоорондоо нэг юм жоохон төстэй хүмүүс байгаад байна гэсэн шүү дээ. Тэгээд тэрийг яг ингээд баттгаж байгаа юм шиг дундын харилцааны энерги дээр ингээд нэг ийм юм байдаг шүү дээ. Кинон дээр ч гэж ер нь ингээд ийм хоёр хүн хоорондоо нэг ийм одоо үл үзэгдэх юм нөгөө нэг ийм улаан уцаар ийм холбоотой хүмүүс ингээд байдаг гэдэгтэй шүү дээ. Тийм ингээд ийм хүзүр гарч ирсэн байгаа байхгүй юу? Ингээд одоо өнгөрсөн амьдралын харилцаа юм бах та энэ хүнтэй хүнтэй одоо өнгөрсөн амьдралтаа хүртэл ингээм хамт хийсэн бах та гэсэн тийм сүнсний юм холбоотой ингээд юм хүмүүсийн үзэр гарч ирсэн байхгүй. Тэгэхээр магадгүй ингээд та бүхэн ингэж мэдэрдэг гэж магадгүй би бинийгээ энэ ингээд амьдралд ингээд зөндөл олон хүн ингээд таарлаж идэг те. Гэхдээ энэ хүн яагаад ингээд ийм онцгой юм бол энэ хүн яагаад ингэж их намайг надад нөлөөлт юм бол ингэдэм бол тэгдэм бол яагаад энэ хүнээс ингэж салахад амар хэцүү байгаа юм бол яагаад энэ хүнээс ингэж салж болтгүй юм бол гэдэг ч юм уу те. Ингээд энэ хүнтэй ингээд ямар нэгэн ингээд юм ингээд үнэхээр байдаг гэдгийг ингээд мэдэрсэн байж магадгүй. Ингээд үнэхээр ингээд юм хүчтэй тоо хоёрын дунд ингээд юм сүнсний ингээд юм үл үзэгдэгтэй ингээд юм улаан утасны ингээд юм холбоос ингээд ямар нэг юм холбоос үнэхээр ингээд байгаад байгаа гэдгийг тэгээд өнгөрсөн амьдралуудаа хүртэл ингээд нэг хамт байсаар ирсэн юм шиг те. Ингээд нэг юм үнэхээр хүнд ингээд тэгж санагддаг, мэдрэгддэг тийм хүн нь байна гэж гарч ирж байна. Тэгээд одоогийн байдлаар болохоор гэхдээ яг ингээ 3D амьдралын ертөнц буюу энгийн яг юм амьдралын хувьд болохоор хин хинэн айгуу тийм өөр өөртөндөө өөрсдөө амьдралд айгуу тийм анхаарч фокуслж байгаа юм шиг байна одоогийн байдлаар. Ялангуяа ингээд эрэгтэй маань ингээд жоохон тийм энергигүй ингээд нэг юм хар бараа нэг юм байгаад байгаа шүү дээ. Ер нь тийм эрэгтэйгийн амьдралд тийм мөнгө буудаг энерги ер нь одоогийн байдлаар ингээ байхгүй байгаа тийм. Тийм болохоор хэрвээ миний зүгээс ингээд харахад хэрвээ ингээд цөөвөр чан чита хоёр ингээ хоорондоо ингээ дуулзалдах юм бол магадгүй өмнө нь ч гэсэндээ чита ингээд ийм эрэгтэйгийнхаа амьдралд бүр юм өнгө будаг гэрлэн ингээд болж өгдөг ингээд байсан байх гэж би баг бодож байна. Магадгүй ингээд читагаас салснаас хойш гэдэг ч юм уу, салснаас болоод гэдэг ч юм уу те. Ингээд ийм ингээд энэ хоёр хүн тусдаа байгаад ах юм бол ингээд эрэгтэйгийн амьдрал магадгүй ингээд дүнсгэр өнгө бодоггүй ингээд байгаа л ах юм шиг байна. Тэгээ өмнө нь ингээд ийм чита ингээд эрэгтэйгийн амьдралд нэг юм жоохон ч гэсэн сонирхолтой байдал гэрэл гэгээ өнгө буудаг те. Ингээд ийм оруулж өгдөг. Зарим хүмүүсийн хувьд болохоор бүрнэхээр чита баг ингээд ийм хаяанагийн бүр ингээд ийм амьдралд нь бүр ийм нар шиг ингээд ийм гэрэлт нар шиг ингээд ийм гэрэлтүүлдэг өнгө будаг оруулж өгдөг тийм хүн нь байсан байж магадгүй. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд хэрвээ чита ингээд хаяанаатай уулзах юм бол хүүе хаяанаа сэрээч чи ингээд тэгээч те ингээл та тэгэл та юу гээд байгаа юм бэ гэдэг ч юм уу. Ингээд нэг тийм амьдралд нь хаяанагийн амьдралд ингээд амар тийм мөнгө бутаг гэрэл ингээд одоо оруулж өгөх юм шиг санагдаж байна. За тэгээд эрэгтэй болохоор ингээд өөрийнхөө энергитэй байдал, амбиц, ажил, карьер те амжилттай байдал өөрийнхөө юм 3 ертөнцийн ер нь тийм амжилт, амбиц, иймэрхүү зүйлс дээр ингээд төвлөрж гин, анхаарч гин гинэ ингээд хичээж гин гэдэг ч юм уу те. Тэнгуут эмэгтэй нь болохоор чита бол бүр ингээд читагийн зүгээс бүр бас яг ингээд тийм од гэдэг үзэр гараад ирсэн байгаа байхгүй. Чита ч гэсэндээ өөрөө ингээд өөрөөгөө эдгээгээд ангаагаад те өөрөө ирээдүйдээ улам үзэсгэлэнтэй улам юм гоё хүн болохын тулд улам илүү гэрэлтэж гялалцдаг хүн болох одоо ингээд зам руугаа орцсон явж байна. Ийм болох гэж ингээд хичээж байна гэж гарч ирж байна. Тэг ингээд читаг ингээд харахаар ингээд яалч илэрхийлж байгаадаа ингээд хүзрүүд нааш тэгээ тэрийг ингээд харахаар яалч аргагүй эмэгтэй нь бол ингээд хүсэл стожийнхаа
яг юм хүчтэй бол хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй бол хүсэл эрмэлзэлтэй, зоригтой бол зоригтой ингээд юм үнэхээр юм от шиг, нар шиг ингээд юм гэрэлттэй, гялалцдаг үнэхээр тийм хөөрхөн гой хүн байна гэж ингээд харагдаж байна. Тэгээд аа тусдаа ингээд ийм өөрийнхөө аимшигтайхаа ингээд 3D амьдрал дээр хараад явж штэ төвлөрсөн өөрсдөн дээрээ. Магадгүй энэ хэсгийг сонсон хүмүүс хоорондоо тийм twin flame ч юм уу эсвэл за хуурамч false ихэр төлөвлөж байж болж энэ мерсэр нэг хэдхэн хувь нь үнэхээр ийм хүмүүс байж иж магадгүй. Тэгээд юу эсвэл ямар нэгэн тийм угаасаа ийм soul tie буюу те ингээд тийм сүнсний одоо ийм уяа холбоостой ингээд ийм ямар нэгэн ийм сүнслэг ингээд орчинд хүртэл левел дээр бүр ийм уяатай ингээд ийм холбоотой ингээд ийм хүмүүс ингээд яваад байгаа хгүй өнгөрсөн наснаас ингээд хамт ирсэн гэдэг ч юм уу те. Тэгээд жоохон тийм хувь тавилан шиг гэдэг ч юм уу. Тэнгүүд болохоор өөр бас хэрэг одоогийн байдлаар ингээд хин нэгэн хүн нь юм 3 дахь этгээдтэй хамт байгаа хүмүүс байгаа бол одоо жишээлбэл хин нэг нь цаанаа ингээд өөр найз охинтой, найз хүндтэй, их нэртэй хүртөө гэдэг ч юм уу тийм одоо хүмүүс байгаа бол хэрвээ одоо өөр жишээгээр ярих юм бол жишээлбэл эрэгтэй нь ингээд одоогоор өөр охинтой өөр эмэгтэйтэй ингээд харьцаж байгаа гэдэг ч юм уу, хамт байгаа өөр эмэгтэй байгаа цаанаа өөр ингээд их нэртэй гэдэг ч юм уу тийм юм байлаа гэж бодоход хэрвээ ингээд чи та амьдралд нь гарч ирэх юм бол ингээд яалч аргагүй ингээд читаг ингээд амар тийм чита руу ингээд нүд нь харцсан сэтгэл нь ингээд юм явхаар байна гэж гарч ирж байна. Жишээлбэл ингээд эрэхтэй хаяанаа ингээд юм өөр охинтой ингээд гадуур явж илаа гэж бодъё. Тэнгүүд хэрвээ ингээд чита ингээд урдуур нь зөрөөд явах юм бол читаг харах юм бол бүр үнэхээр ингээд тэр читагийн зүг рүү чита явж чита явж чита штэ гэх бүр ингээд нүд нь харцсан сэтгэл нь бүр ингээд бүр өөр ирэхгүй бүр ингээд явна тийшээ бүр ингээд явна илүү бүр ингээд явхаар байна. Бараг одоо ч гэсэн ер нь явж гинэ яваад байна гэж гарч ирж байна яг үнэндээ. За тэгээд ерөнхийдөө ингээд YouTube дэх ингээд мэрэг нь бол ийм байла. Үргэлжлүүлээд нэмэлт хэсэг дээр болохоро за хаяана чита хоёрыг хийх, ойр ирээдүйд хийх, харилцаан дээр хийх ч юм уу эсвэл ойр ирээдүйд хийх дараагийн үйлдэл юу байх вэ гэдгийг үзээд хоёрт нь болохоор харилцааны ойр ирээдүй ямар байна вэ? Би биендээ дамжуулж байгаа чин сэтгэлийн үг, мессеж одоо захаа юу байна вэ гэдгийг нь үзээд хамгийн сүүлд нь хаяана чита хоёрт өгч байгаа одоо хайр дурлалын тусын ямар зөвлөгөө өгч ийнэ, зөвлөгөө юу вэ гэдгийг нь үзье гэж бодож байна. Тэгээд YouTube дэх мэргийн та бүхэнтэй таарад тэгээд үргэлжлүүлээд нэмэлт хэсгийг авч үзхийг хүсэж ивэл нэмэлт хэсгийг аваад үзээрэй. Баярлалаа, баяртай. 2 дугаар бүлгийг сонсон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлцгээе. Тэгэхээр энэ уншлагыг болохоор эрэгтэй энерги болон эмэгтэй энерги гэд хоёр хувааж үзсэн байгаа. Тэгээд эмэгтэй энерги талаас нь болохоор хун гэдэг амтан гарч ирсэн. Эрэгтэй энерги талаас нь болохоор аалз гэдэг амтан гарч ирсэн. За яг юм энергийн хувьд болохоор хүүсний эмэгтэй мөртлөө энергийн хувьд энэ харилцаанд эрэгтэй энергийн жиж болно, эмэгтэй энергийн жиж болно. Хүүсний эрэгтэй мөртлөө яг юм энергийнхаа хувьд энэ харилцаанд эмэгтэй энергийн жиж болно, эрэгтэй энергийн байж болно. Тэгэхээр аль нь ингээд тантай өөртөө чинь таарж гин тэрнгээрээ яг өөрөө энергийн хувьд эмэгтэй энерги нүү, эрэгтэй энерги нүү гэдгээ ингээд шийдээд яваарай. Миний хувьд болохоор одоо үүнээс цааш эмэгтэй энергийг нь болохоор шууд эмэгтэй гэж яриад эрэгтэй энергийг нь болохоор шууд эрэгтэй гэд яриад явна. За тэгээд эмэгтэй талаас болохоор хун гэдэг амтан гарч ирсэн, эрэгтэй талаас аалз гэдэг амтан гарч ирсэн. Эмэгтэй нь болохоор нэг тийм уг нь бол эрэгтэйтэй амар хайртай сэтгэлтэй байгаад байна. Жишээлбэл энэ хүнтэй ингээд үнэхээр харилцаагаа өргөжлүүлмээр байна. Энэ хүнтэй үнэхээр ингээд юм цаашдаа ингээд сэтгэл дүүрэн гоё ингээд одоо харилцааг бий болгоод ингээд баг ингээд гэр бүл мөл болоод гэдэг ч юм уу ингээд сэтгэлийн төвшөнд үнэхээр ингээд юм гэр бүл баймар байна. Гэр бүл болмоор байна. Гэр бүлийн амьдралаа ингээд үнэхээр ингээд хадгалаад цаашаа өргөжлүүлээд би амьдрмаар байна гэдэг тийм одоо сэтгэл мэдрэмж ингээд эмгтээд нь ингээд үнэхээр байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ
ягаад ч юм эмэгтэй болохоор нэг юм эмэгтэй нь одоо хун те ингээд юм маш юм эмэгтэйлэг зөөлөн сэтгэлтэй ингээд юм эмэгтэйний эрэгтэйдээ бүр ингээд илүү их зүйлийг өгдөг. Тэр нь болохоор сэтгэл хайр халамжийн хувьд гэдэг ч юм уу те өгдөг. Яг нэг юм маш юм эмэгтэйлэг зөөлөн ингээд юм сэтгэлтэй ингээд нэг юм эмэгтэйчүүд байгаад идэв штэ. Яг тийм ингээд юм эмэгтэй байгаад байна. Тэгээд сэтгэлээрээ бол ингээд эрэгтэйдээ аалцсандаа тий үнэхээр ингээд хайртай. Тэгтээ за дотоод сэтгэлтэй нэг л энэ харилцаанаас болоод ерөөсөө нэг л юм гуниг ингээд юм шарах гэдэг ч юм уу тий эмзэглэл ингээд ерөөсөө ингээд байгаад байна. Энэ харилцаанд үнэхээр ингээд юм амар гой фул ад жаргалтай тий ингээд тийм байж чадахгүй байна. Заримдаа ингээд үнэхээр ингээд шархлаад эмзэглээд үнэхээр ингээд юм болох уу яах уу гэдэг ч юм уу тэгэж ингээд бодогдуулам ингээд үнэхээр ингээд хэцүү ингээд юм мэдрэмжүүдийг бас ингээд одоо төрүүлээд байна. Гунигтай байна надад гэдэг тийм одоо байдал гарч ирж байна. Тэгээ өнгөрсөн нь болохоор эмэгтэй нь эрэгтэйгээс болоод айгүйх тийм сэтгэл зүйн одоо тийм хэцүү байдалд орсон гинэ. Сэтгэл зүгээр ингээд шаналаад зовноод яах вэ энэ харилцаагаа одоо яах бол гэдэг ч юм уу за яах вэ гэл бүр тий ингээд яах бол ийх бол юу бодож санаж байгаа бол гэдэг ч юм уу тийм ингээд сэтгэл зүйн айгүйх тийм overthinkтэй ингээд тийм хэцүү байдалд ингээд орсон. Тэгээ өнгөрсөнд ингээд ягаад ч юм сонио хун аалттай ингээд харилцаа үүсгэснээс хойш ингээд энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүн харилцаанд ингээд орсноос хойш харилцаа үүсгэснээс хойш эмэгтэй нь ягаад ч юм нэг тийм өөрийнхөө биеэ даасан байдал амжилттай байдал өөрийнхөө тэр нэг юм гоё бүтээж хийж чадах байдал авяас чадлыг нэг тийм мартцсан олж харахгүй байгаа юм шиг харахаа болцсон юм шиг ингээд бүр гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд яг энэ байдлаа хунгийн зүгээс энэ байдлаа алдаад жоохон удаж байгаа гэдэг ч юм уу өнгөрсөндөө ингээд за би ер нь нэг тийм жоохон ингээд байна да өөрийнхөө нэг юм жоохон өнгө бодогтай те ингээд тийм бүтээдэг гоо зүйлийг ингээд манифест хийдэг амжилттай байдаг бие даасан байдал гэдэг ч юм уу те энэ зүйлээ ингээд нэг жоохон алдаад байна да хойш нь тавиад байна да гэдгээ ер нь бол ингээд бодоод угаасаа өөрөө мэдрээд яваад л байгаа юм байна л да. Угаасаа ингээд өнгөрсөнд ингээд угаасаа ийм байсан гэж гарч ирж байгаа хгүй. Тэгээ яалч чаргагүй ингээд мажишиан болон хүч гэдэг ингээд хүзэр сэргээ гарч ирээд одоо зоос ньюс гэдэг хүзэр сэргээ гарч ирээд нь штэ. Тэгэхээр хэрвээ магадгүй хүн аалттай ингээд relationship-т ингээд ороогүй байсан бол гэдэг ч юм уу хүн аалзанд ингээд дурлаагүй байсан бол магадгүй ингээд хүн илүү их тийм санхүү ажил карьерийн хувьд тийм амжилттай бие даасан илүү ингээд юм өөрийнхөө авьяас чадал потенциалыг олж нэгээд түүнийг ашиглаад гэдэг ч юм уу те илүү өөртөө ихтэй хүчтэй ийм хүн байх боломж бас ингээд одоо өнгөрсөнд байсан байж магадгүй одоо ч гэсэндээ бол тийм байгаа. Гэхдээ нэг тийм энэ харилцаанд ингээд орсноос хойш одоогийн байдлаар ялангуяа одоогийн байдлаар хүн өөрийнхөө нэг тийм би ямар гой бүтээлч хүн би авьяас чадaltaй вэ? Би өөрөө ингээд амьдралд юм яаж гой зүйлийг хийж бүтээж чадах вэ гэдэг ч юм уу. Өөрийнхөө тэр нэг бүтээлч байдлыг жоохон хаагаад илүү их заалц ингээд энэ эрэгтэй маань битэрийн ингээд харилцаа холбоо гэдэг ч юм уу. Би энэ хүнд хайртай битэрийн гэр бүл гэдэг ч юм уу. Би илүү ингээд юу хүү яах вэ гэдэг ч юм уу те. Тэрийг ингээд тэрэн дээр ингээд илүү ингээд төвлөрөөд байна гэж гарч ирж байгаа байхгүй төвлөрдөг болцсон гэдэг ч юм уу. Тийм байна. Тэгээ одоо хүртэл уг нь одоогийн байдлаар ч гэсэндээ эрэгтэй гэсэн хүсэл тэмүүлэл байна. Энэ хүнтэй айгүй тийм гоё харилцааг үүсгэх, би энэ хүнд хайртай, сэтгэлтэй, энэ хүнтэй амар гоё юм гэр бүл болмоор байна гэдэг ч юм уу. Гэр бүлийн ингээд хадгалаад үлдмээр байна гэдэг тийм хүсэл ингээд сэтгэл болон байгаад байгаа ч гэсэндээ өөрийгөө ингээд нэг тийм дайчлахгүй байна. Өөрийнхөө гоё бүтээлч байдлыг ингээд хаагаад байна. Зөвхөн одоо ингээд тийм гэр бүлтэй ингээд сэтгэл тэрэн дээрээ л төвлөрөөд ирээдүйдээ ингээд цаашдаа ч гэсэндээ ингээд өөрийнхөө зүгээс айгүй их зүйлийг өгөөл зориулах гал эрэгтэйгээ ингээд халамжлах гал айгүй их тийм өгөхгүй л байгаа тийм энергитэй байгаа хгүй. Ингээ өөрийнхөө ингээд би ямар хүчтэй хүн билээ гэдэг ч юм уу тий өөрийнхөө ингээд юм хүч чадлыг ингээд жоохон олж харахгүй байна да гэж гарч ирж байна. Тэгээ магадгүй энийг ингээд дотроо өөрөө жоохон ингээд мэдрээд ээжж магадгүй
хичнээн энийг ингээд бодож мэдэрчээсэн гэсэндээ эрэгтэйгээсээ ингээд салах уу яах уу гэдэг тийм эргэлзээд ингээд байгаа ч гэсэндээ би л илүү өгөөд байна да гэдэг ч юм уу. Би л илүү юм байгаад байна да гэдэг ч юм уу. Тэрийг ингээд мэдчихэж байгаа ч гэсэндээ нэг тийм орхиж авч чадахгүй байна, орхиж авахгүй байна гэдэг тийм байдал гарч ирж байна. Магадгүй энэ хүнээс салах цаг нь одоо арай болоогүй гэдэг ч юм уу. Би ингээд мэдээд байгаа ч гэсэндээ салж чадахгүй байна, орхиж авчиж чадахгүй штэ гэдэг ч юм уу. Тийм байдлаас айгүйх гарч ирж байна. За тэгээд эмэгтэйгийн одоогийн ингээд байгаа ингээд мэдрэмжүүд байдлыг ингээд харахаар жоохон тийм тустай байгаа эсвэл хамт байгаа ч гэсэндээ нэг юм өөрийнхөө нэг юм орон зайд ингээд байгаа тийм хүмүүс шиг байгаа хгүй. Тэгээ угаасаа ингээд тухайн өөрийнхөө амьдралыг ч юм уу өөрийнхөө тухай ингээд эргцүүлж бодохын тулд угаасаа нэг тийм жоохон ингээд эрэгтэйгээсээ хол байгаа дүүрэн гэсэн орон зайдаа яг одоогийн хувьд ингээд байдлаар энэ өөрийнхөө орон зайдаа байгаад айгүйх зүйлийг бодож эргцүүлэх ингээд шаардлагатай байна гэж гарч иж байна. Би ингээд битээр ингээд тустай байгаа энэ цаг үед гэдэг ч юм уу салцсан байгаа энэ үед хол байгаа энэ үед эсвэл битээр ингээд өөрсдийнхөө орон зайд байгаа энэ үед би дотроо айгүйх олон зүйлийг ингээд бодож эргцүүлж байна гэдэг би ингээ өөрийгөө ингээд бас өөрийнхөө учрыг олохын тулд бас нэг миний бас нэг тийм жоохон орон зайс ингээд хэрэгтэй байна гэдэг тийм байдал гарч ирж байна. Тэгээд би ингээд цаашдаа ингээд би л илүү хөгдөг, би л энэ харилцааны араас хүй хай гэдэг ингээд ийм чейсер нь ингээд одоо хөөгч нь одоо цухтаагч ба хөөгч гэж байдаг шүү дээ. Яг ийм одоо хөөгч нь илүү хичээл зүтгэл гаргагч нь тийм ингээд тийм хүн нь ингээд баймаргүй байна гэдэг бас тийм хүсэл эрмэлзэл гарч ирж байна. За тэгээд хүн бол мэдээж эмэгтэй бол мэдээж юм сэтгэлтэй уян зүйлэнтэй ингээд эрэгтэйгээ гэсэн эрэгтэйдээ эхийг өгч зориулах хамтын харилцаа гэр бүлийнхаа төлөө гэдэг ч юм уу те маш их тийм сэтгэл гаргадаг хүн байна. Цаашдаа ч гэсэн энэ хүнд ингээд гаргах айгүйх тийм маш их зүйл байна гэж харагдаж байна. За эрэгтэй энергийн талаар ингээд үзэхэд болохоор аалц гэж гарч ирсэн байна те. Аалц болохоор яг ингээд энэ хоёр хүнийг энергийн хувьд харсан ч гэсэндээ хун нь ингээд юм усны амьтан тэг ингээд шувуу тэнгүүд аалц болохоор юм газрын амьтан тэг дээрэс нь энэ үзэндээ зурагтай юм гал мохоодор их тийм дүрслэгдсэн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр за ордны хувьд болохоор эмэгтэй нэг тийм ус мохоодтай одоо жишээлбэл хилэнц мэлхий загас эсвэл арслангийн орд бас байж болж юм. Тийм арслан хонь ном гэдэг ч юм уу тиймэрхүү ордны ямар нэгэн плейсменттэй ингээд хүмүүс байж болж байна. Гэхдээ эрэгтэй нь болохоор илүү тийм за охин матар бүхрээ ордтой ч юм уу бас л яг юм арслан хонь номоо ордтой гэмээр ч юм уу яг юм айгуу сонио за ордонд ингээд баригдахгүйгээр ингээд ерөнхий энергийг нь үзэж харсан ч гэсэн нэг нь ингээд тийм усны амьтан шувуу нэг нь болохоор газар дээр байдаг аалц тийм гал мохоодтой байгаад штэ энергийн хувьд хувь хүмүүсийн хувьд нэг юм сонио маш тийм өөр зүйл ингээ байгаад байна. Ингээд эмэгтэй нь болохоор илүү юм эмзэг турхан уяхан илүү ингээ тийм мэдрэмж талдаа ойрхон амар юм эмзэгхэн одоо тийм одоо амьтан байгаад байгаа хгүй ингээд айгүй их тийм мэдрэмжээрээ их тийм сэтгэлээрээ их ингээ тийм хайрлах гэж үздэг сэтгэл гаргадаг ингээ тийм детальны зүйлсэд их тийм анхаардаг тийм хүн байгаад ингээд надад төрүүлж байгаа мэдрэмж нь ингээд чухал байна гэдэг ч юм уу тэрэн дээр ингээд илүү ингээд тийм фокуслдаг юм эмзэгхэн ийм хүн байгаад ахт чинь аалз нь болохоор нэг тийм өөрхөн өдөр тутмын амьдрал юм 3D орчин карьер мэрэр гэдэг ч юм уу ерөнхийн ингээд юм амьдралдаа илүү анхаардаг илүү амьдрал тийм хийж бүтээх тийм бодит ингээд ажил карьер мөнгө төрөний араас ингээд тийм явах одоо хүсэл эрмэлзэлтэй гэдэг ч юм уу нэг тийм шал өөр мэдрэмжийн тал дээр ингээд юм хүн шиг ингээд гүн гүнзгий ингээд мэдэрч чадахгүй байгаадаа мэдэрч чаддаггүй заримдаа ингээд эрэгтэй нэмэгтэйдээ ингээд үнэхээр жоох ингээд ширүүдчих гээд идэг мэдрэмжгүй зан гаргачих гад идэг ингээд хатуудаад идэг ширүүдэд идэг хурцтаад идэг гэсэн тийм энэ одоо хунгийн энэ нарийн хүүрхэн энэ мэдрэмжийг эмзэглэлийг гэдэг ч юм уу үнэхээр ингээд юм ойлгож чаддаггүй гэдэг юм жоохон одоо нэг юм төмс гэдэг ч юм уу гэдэг юм гэдэг юм бүүдэг баадаг ингээд юм сонин ингээд юм энергитэй ингээд хүн байгаад байна.
Тэгээ ингээд энэ харилцаанаас хуу ингээд дотоод сэтгэлтэй ингээд жоохон гомдоод ч юм уу ингээд имзэглээд яваад идэг байгаа байхгүй юу. Тэгээд эрэгтэй нь болохоор нэг тийм гадна талаас нь өнгөцгөн талаас нь харахад их тийм хүсэл эрмэлзэлтэй, адлын урт дуртай, өөрөөхөө гэдэг ч юм уу те ийм бүдэг баадаг хүн юм шиг боловч яг дотоод сэтгэлдээ бас тийм жоохон бодолтой хүн байна гинэ. Бодолтой тэгээ бас нэг тийм жоохон юм тооцоотой санаатай хүн гэж байдаг шүү дээ. Тийм хүн байгаад байна. Тэгээд айгуу сонио харилцааны одоогийн байдал дээр хундганы хатан гарч ирээд эрэгтэй талаас нь харилцааны одоогийн байдал дээр хундганы хатан гарч ирээд тэгээд савааны 9 сэлэмний 8 гэдэг үзэг гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо эрэгтэйгийн зүгээс ингээд яг одоогийн байдал дээр нь савааны 9 одоо сэлэмний 8 гэдэг үзэг гараад ирсэн ба штий. Тэгсэн мөртлөө яг дундын энерги харилцааны дундын энерги дээр нь яг адилхан савааны 9 сэлэмний 8 гэдэг үзэг ингээд гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд одоогийн харилцаа ингээд эмэгтэй ингээд үндэ ингээд заримдаа ингээд гомдох үедээ гомдоод шаналх үедээ шаналаад твчих үедээ ингээд твчээд эмзэглээд ингээд яваад байгааг эмэгтэй ингээд энэ харилцаанаас болоод үнэхээр юм сэтгэл зүйн ингээд гацланд ороод эмэгтэйд хэцүү байгааг эрэгтэйгийн тал нь бүр үнэхээр сайн мэддэг гинэ анзаардаг тэрийг нь үнэхээр ингээд мэддэг ойлгож гин гэж гарч ирж байна. Эрэгтэй болохоор эмэгтэйгээ харахтаа угаасаа ингээд сэтгэлтэй сайн эмэгтэй гэдгийг бол хангалттай мэддэг. Энэ эмэгтэй бол надад сэтгэл гаргадаг намайг гэсэн сэтгэлтэй ямар ингээд уян зүйлэн эмзэг ийм эмэгтэй вэ гэдгийг бол хангалттай сайн мэддэг. Өөрөөс нь болоод ингээд тийм хэцүү байгаад байна. Энэ харилцаага үнэхээр ингээд төвчээл байгаад байна да. Хэцүү үед ингээд бас жоохон төвчээд өнгөрөөгөөд байна да гэдэг ч юм уу. Тэрийг бол ингээд үнэхээр мэдээд байгаа байхгүй юу? Энэ харилцаанаас болоод эмэгтэй бас ингээд эмэгтэйнээс ингээд сэтгэл зүйд ч гэсэн ингээд гацалтанд орчоод байна. Ингээ өөрийг нь хэцүү байдалд оруулаад байна гэдгийг эрэхтэй ингээд маш сайн мэдж гин гинэ. Тэгээд цаашдаа харилцаагаа ингээд яах бодолтой байна вэ гэд харахад болохоор хэрвээ ингээд хоёрын хооронд муудалцаж маргалцсан зүйл аваад тэрийг ингээд өнгөрөхөөр ингээд болёо, өнгөрөхөөр ингээд холбогдё гэдэг ч юм уу тийм өнгөрөх одоо хүсэлтэй байна. Муудалцаж маргалдмааргүй байна. Ирээдүйдээ ч гэсэн цаашдаа ч гэсэн ингээд хэрэлдэж муудалцаж маргалдаж зөрчилдмөөргүй байна гэд тэгж байна. Тэгээд нэг тийм агуу сонин нэг юм жоохон нэг ийм байдал хэд штэ. Угаасаа ингээд эмэгтэй маань намайг ингээд хүлээж авах юм чинь энэ хүн угаасаа намайг хүлээж авандаа, намайг хүлээж аваа да гэдэг ч юм уу. За энэ одоогийн жоохон салттай нөхцөл байдлыг жоохон ингээд ийм харилцаанд дан цав гарцсан жоохон юм муудалцаа маргалдаан зөрчилдөөнд энэ үеиг ингээд жоохон ингээд угаасаа цаг хугацаагаар өнгөрчөндөө гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү ингээд хандлага эрэгтэйд нас жоохон байгаад байна. Эсвэл ингээд жоохон өнгөрөхөөр нь угаасаа би ингээд холбогдондоо гэдэг ч юм уу ярилцсандаа гэдэг ч юм уу те тийм ингээд байдал бас эрэгтэйд нь ингээд байгаад байна л да. За тэгэд хэрвээ одоогийн байдлаар ингээд салцсан ч юм уу харилцаанд жоохон цав гарцсан муудалцсан маргалцсан хүмүүс манаа бол эрэгтэй нь энэ цаг үеийг жоохон ингээд өнгөрөөж агаад харилцаа бол ингээд холбоо барина тэгж байгаа болчихъя л дээ гэдэг тийм байдалтай байна. Хүртээ чинь ингээд муудалцаж маргалдаж зөрчилдмөөргүй байна гэж гарч ирж байна. Тэгээд хоорондын маргалдаан зөрчилдөөн асуудлыг бас ингээд ардаа ингээд зүгээр ингээд өнгөрөх давж туулах ингээд хүсэлтэй байна гэж гарч ирж байна. Тэгээд эрэгтэйгийн зүгээс бас гарч ирж байгаа хандлагууд мессежүүд гээд үзэхэд болохоор уг нь бол ингээд эрэгтэйгээс эмэгтэйгээ ингээд сая ойлгож ийн гэдгсэж би чамд ямар байгааг чамд ингээд би ингээд чам надаас болоод бас ингээд жоохон хэцүү байгааг чинь би ойлгож гинэ гэд дотоод сэтгэлтэй бол энэ хүн бас тэнэг биш ингээд ойлгож байгаа мэдж байгаа. Тэгээд хэрвээ эмэгтэй ингээд одоо энэ хүн ингээд харамсаж байгаа хэс үйлдэлтэй харамсаж байгаа болов гэдэг ч юм уу харамсаж байгаа болов өөрийгөө буруудах байгаа болов гэдэг ч юм уу тийм мэдрэмж ингээд өөр байсан болоосай тэгсэн байсан болоосай гэсэн тийм мэдрэмж ингээд эрэгтэй маань ингээд мэдэрдэг болов уу гэсэн асуулт хэрвээ ингээд асууж ивэл асуултын хариултыг мэдхийг хүсэж ивэл эрэгтэй нь ингээд харамсдаг гэж гарч ирж байна. Зарим зүйлс ингээд тохиолдоогүй ч хийсэн болоосай би тгээгүй ч хийсэн болоосай гэдэг ч юм уу эсвэл ингээд зарим нэг хийсэн үйлдэл хийсэн өгнүүдтэй бол үнэхээр харамсаж байна гэдэг тийм харамсал бол эрэгтэйд нь алж аргагүй байна шүү гэж гарч ирж байна. Ялангуяа эрэгтэй өмнө нь ингээд өөр эмэгтэйтэй ингээд
3 дахь этгээдтэй ингээд орооцолцсон гэдэг ч юм уу те асуудал гаргасан гэдэг ч юм уу тийм зүйл хэрэг ингээд байсан бол юм хэрэгтэй бол ингээд дотоод сэтгэлтэй бас ингээд харамсаж гин шүү үүрэгч нь ингээд ямар ингээд хэцүү байгааг бас ингээд жоохон ойлгож байна хүмүүс мэдэрч байна гэж гарч ирж байна. Тэгтээ нэг тийм эрэгтэйн зүгээс нэг юм эго гэдэг зүйл бас ингээд байгаад ингээд яг ингээд сэтгэлээсээ ярилцъя, сэтгэлээ хуваалцъя бүр ингээд те ингээд уушлалтгүй гэдэг ч юм уу ингээд бүр ингээд тийхээр нэг л юм ив хавгүй ингээд хүний ясны тийм жоохон эго ингээд нэг байгаад сатаалаад идэв штэ. Тийм зүйл бас ингээд болоод байна байгаад ингэж гарч ирж байна. Уг нь бол ингээд дотроо ингээд үннээ хэлээд эсвэл ингээд амар сайхан ярилцаад өөрт чинь халуун дулаан үг хэлээд мэдрэмжтэй байхыг хүсэж байна. Гэхдээ цаанаасаа ингээд өөрөх нь эго, өөрөх нь нэг тийм ив хавгаа олохгүй байх байдал гэдэг ч юм уу те би өөрөө нэг ийм хүн биш болохоор яг хунтай ийм эмзэг мэдрэмтгий ийм сэтгэлтэй энэ хүнтэй ингээд яаж харилцах юу гэж хэлэх ив хаваа ингээд олохгүй байна. Би ингээд нэг юм баадаг бодог би ийм сураагүй гэдэг ч юм уу. Би ийм хүн биш гэдэг ч юм уу. Тийм хандлага бас ингээд байгаад байна л да. За тэгээд харилцааны яг ингээ одоогийн энергийн үзгээр би бинээсээ жоохон уйдаад байна уу да гэдэг тийм мессеж гарч ирж байна. Одоо ингээд хамт байгаа хүмүүс ээж болно. Ингээ хамт байсан ч гэсэндээ амар гоё сэтгэлээсээ ингээл ярилцаал тэгэж чадахгүй байгаа. Жоохон халцаад жоохон юм эвгүй ингээд юм awkward нэг юм нөхцөл байдал үүснэ гэж байдаг шүү дээ. Тийм нөхцөл байдлуудаас ингээд үүсээд байгаа юм байна л да. Тэгээд аягүй сонио за хамт байх үедээ гоё байх үедээ бол үнэхээр гоё идэг. Хамт байх үедээ гоё байх үедээ бол хамтдаа бол үнэхээр тийм жаргалтай. Тэ ингээд юм хөөрхөн дулаахан хамтдаа бол үнэхээр гоё байдаг. Гэхдээ ингээд юм мэдрэмжгүй байдал, зөрчилдөөн асуудлууд, ингээд өмнөх ингээд тулгарсан асуудлууд тэндээс болоод ингээд айгүйх тийм зарим зүйлсийг үнэхээр ингээд тийм төвчээр шаардж байна. Ялангуяа эмэгтэйн зүгээс ингээд бүр ингээд айгүйх төвчээр шаардж байна. Төвчээл байгаад байна да. Гэдэг тийм байдал гарч ирж байгаа. Эмэгтэй болохоор бүр ингээд юм яг юм сэтгэл зүйн гацалтанд ороод байгаа хгүй. За энэ хүнийг яг ингээд байлах уу, яах уу, харилцаагаа өргөжлүүлэх үү, яах уу, яах ёстой юм бол гэдгийг ингээд мэдэхгүй. Уг нь л ингээд энэ хүнтэйгээ хамт баймаар байгаад идэг, сэтгэл нь байгаад идэг. Гэхдээ би энэ хүнтэй хамт байгаадсан чинь нэг л өөрийгөө алдаад байна да. Өөрийгөө ч гэсэн хаяад байна да. Би бас уг нь ингээд энэ хүнээс салчвал би бас ажил карьер өөрийнхөө тал дээр тийм юм зүйл хийгээд тэгээд болно явахаар байна да гэдэг ч юм уу те. Тиймэрхүү талаас нь ч гэсэн ингээд харж үзчихэж боддог гэж магадгүй. За тэг миний зүгээс болохоор харахад ингээд хүн бол яалтч аргагүй энэ харилцааг энэ эрэгтэйгээ гээд өөрийгөө жоохон хаяад байна уу да. Өөрийнхөө тэр гоё авьяас чадал потенциалыг ингээд ашиглахгүй байгаад байна уу да. Өөрийнхөө хүч чадалтай өөрөө ямар гоё хүчтэй юм бэ тэрийг ингээд олж гарч чадахгүй, тэрэндээ итгэж чадахгүй, өөрийгөө гоё нээж чадахгүй, хийх ёстой зүйлсээ ингээд хийхгүй жоохон байгаад байна уу да. Хитрхээ ингээд эрэгтэй маань гэр бүл маань энэ маань гэдэг ингээд яваад байна уу да. Жохоо ингээд асуудалтай байсан ч гэсэн үнэхээр ингээд төвчээд яваад байна уу да гэж харагдаж байна. Эрэгтэй нь болохоор нэг тийм жоохон эмэгтэйгээ ингээд ойлгож байгаа мэдж байгаа ямар байгаад байгааг нь мэдж байгаа ч гэсэндээ ингээд тийм сэтгэлээсээ ингээд яаж харилцахаа мэдэхгүй, ойлгохаа мэдэхгүй. Заримдаа бол үнэхээр ингээд ийм хэцүү байдал ингээд үүсгдэг. Одоо тийм хүүтэн хүндий хурц ингээд байдал гаргадаг, үүсгдэг, хандчаад идэг гэсэн тийм байдал гарч ирж байна. Тэгсэн мөртлөө яг юм гой байх үедээ бол үнэхээр ингээ хоёулаа гой байгаад идэг. Тэгээ гой байгаа ингээ сэтгэлээ ингээ бодоод хамт байгаад гэхээр ингээ мэрсэр ингээ таардгүй, тохирдгүй, муудалдаг, маргалддаг, гомдлын юм зөвлөлдөг ийм ингээ тийм асуудлууд айгүй их тийм байгаад идэг. Харилцаа байгаад байна уу да гэж ажиглагдаж харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд YouTube дэх мэрэг нь бол ийм байла. Цаашаа үргэлжлүүлээд нэмэлт цэцэг дээр болохоор яг ингээд эрэгтэй эмэгтэй талаас ингээд ойрын хугацаанд харилцаандаа хийх, ойрын хугацаанд ямар үйлдэл хийх вэ? Ямар төлөвтэй байх вэ гэдгийг нь үзье. Хоёрт нь болохоор би биендээ дамжуулж хэлж байгаа дотоод сэтгэлийн мессеж үгийг нь ингээд одоо үзье. Гуравт нь болохоор харилцааны ойр
харилцааны ирээдүйн ингээд ямар байхаар байна вэ гэдгийг нь үзье гэж бодож байна. Тэгээд YouTube дэх мэрэгэн ингээд та бүхний байдалтай нөхцөл байдалтай таарад тэгээд үргэлжлүүлээд нэмэлтээ үзхийг хүсэж ивэл нэмэлтээ аваад үзээрэй. За 3 дугаар хэсгийн уншлагатай орцгоё. Би болохоор уншлагаа эрэгтэй энерги, эмэгтэй энерги гэд хоёр хуваасан байгаа. Яг ингээд хүүсний хувьд эрэгтэй ч гэсэндээ энергийнхаа хувьд эмэгтэй энергийн чийж болно, эмэгтэй энергийн чийж болно. Хүүсний хувьд эмэгтэй ч гэсэндээ яг энэ харилцааныхаа хувьд эрэгтэй энергийн чийж болно, эмэгтэй энергийн чийж болно. Тэгэхээр яг өөрсдөнгийнх нь нөхцөл байдал, өөрсдөнтэй нь аль энерги нь ингээд таарч ийн вэ гэдгээрээ эрэгтэй энерги нь үү, эмэгтэй энерги нь үү гэдгийг ингээд шийдэж явна энэ харилцаанд. Тэгээд үүнээс цааш болохоор би эрэгтэй энергийг нь шууд эрэгтэй гэж яриад эмэгтэй энергийг нь эмэгтэй гэж шууд яриад явна. Тэгээд үзэхэд болохоор эмэгтэй энергийн талаас эмэгтэй талаас Stingray гэдэг юм далайн одоо амьтан гарч ирсэн. Монголоор ингээд ямар амьтан гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд юм далаа тусанд амьдардаг юм загас шиг амьтан гарч ирсэн байна. За эрэгтэй энергис болохоор Scorpio буюу ингээд юм хилэнц гэдэг амьтан гарч ирсэн. За эмэгтэй энергийн тухай, эмэгтэйгийн байдлын тухай эхлээд ярьцгаая. Эмэгтэй болохоор илүү эрэгтэйгээ бодвол юм сэтгэл хөдлөл, emotional талтай ойрхон, юм уян зөөлөн, тэгээд юм сүнслэг талтаас жоохон ойрхон, өөрөө мэдлгүй юм сүнслэг талтаас жоохон ойрхон гэдэг ч юм уу тийм хүн байгаад байна. Ямар нэгэн тийм сүнслэг ажил, энерги, аура энэ гэдэг ч юм тиймэрхүү холбоотой юмсаас ингээд хийж үздэг, сонирхдаг байж магадгүй. Тэгээд айгүйх тийм юу яа гэм бэ? Одоогийн харилцаанд ингээд имзэглээд ингээд шаналаад overthink ингээд хийж байгаа байдлаас гарч ирж байна. Өнгөрсөнд ингээд одоо харилцаа эмэгтэй ингээд ийм тэнцвэртэй байдал, сэтгэл зүйн докторгүй байдал, доктортой байдал балансыг ингээд үнэхээр алдагдуулсан гинэ. Өнгөрсөнд энэ хоёр хүний хооронд ямар нэгэн нууц байсан, эсвэл юм нууц харилцаа байсан гэдэг ч юм уу, эсвэл одоо эмэгтэй нь эрэгтэйгийнхаа талаар ямар нэгэн тийм нууцыг олж мэдсэн, үнэн дүр төрхийг ингээд илчилж харсан гэдэг ч юм уу, ямар нэгэн зүйлийг мэдсэн, эсвэл эмэгтэй эрэгтэйдээ ямар нэгэн зүйлийг мэдүүлсэн, өөрхөн ингээд нууцаа хэлсэн гэдэг ч юм уу, ямар нэгэн тийм даалт байсан зүйл ингээд ил болсон гинэ. Тэгээ тэрнээс болоод ч тэр ер нь бол нэг тийм өнгөрсөнд ингээд эмэгтэй аль үжи эрэгтэйгээ за энэ эрэгтэй бол ингээд миний ингээд амьдралаас ингээд хүсээд байгаа тэр доктортой найдвартай амьдралыг өгөх тэр ингээд юм стабил хүн ингээд биш юм байна да. Надад ихийг өгч чадахгүй байна да гэдэг ч юм уу, доктортой амьдралыг өгч чадахгүй байна да. Миний төлөө хичээж чадахгүй байна да гэдэг тийм одоо дүгнэлтэнд ингээд хүрсэн. Угаасаа ингээд хүрсэн гинэ. Одоо бүр өнгөрсөнд сүүлийн үед гэдэг ч юм уу Тэнгүүд одоогийн байдлаар болохоор зүгээр л юу яаж байгаа их тийм ямар нэгэн тийм сургууль соёл юм уу, ажил, карьерийн хуваар, мөнгө санхүүгийн ямар нэгэн тийм зүйлээр бас тийм найз нөхдийн хуваар гэдэг ч юм уу хооронд ингээд холбоотой хүмүүс ээж болно, байдаг гэж болно. Тэгээд хоорондоо юм өгүүлцэж, авцалцаж, солилцдог гэдэг ч юм уу тийм болохоор за энэ хүнээс их юм харж үлээхгүйгээр ингээл гэр бүл болно. Цаашдаа ингээл амар гоё тийм романтик харилцаа марилцаа энэ хүн яг ингээл миний зөв хүн гэдэг ч юм уу тийм юм ингээд харж үлээхгүйгээр зүгээр л жишээлбэл за яг юм ажлын одоо тийм холбоотой л бай да. Найз нөхдийн танилын холбоотой бай да. За өгүүлцэж авалцах зүйлээ л яг ингээд өгүүлцэж авалцаад байж да. Яг ингээд тунганд харуулаад өнгөцгөө ингээд яг ингээд яаж харцах хэвээр тэрүүгээрээ л ингээд харцаад байж да гэсэн тийм одоо сэдэлтэй байгаад байна гинэ. Магадгүй өөрөө ч гэсэндээ одоогийн байдлаар за энэ хүнд ингээд фокуслага болоод өөрийнхөө ажил карьер дээр илүү ингээд анхаарий да гэдэг тийм бодолтой байх шиг байна. Тэгээд ягаад гэвэл энэ харилцаас ингээд өөрт нь амар юм эргэлзээ төрүүлээд байна. Тэрнээс болоод бас ингээд өсвөөсэйг өөрийнхөө амьдралын бас ингээд бусад зүйлсийг ингээд бодож санаж төлөвлөж эхэлж байгаа гинэ. За би одоо карьер яах уу, мөнгө санхуг яах уу, тэрийг яах уу, энийг яах уу гэдэг ч юм уу тэгж гин. За тэнгүүтээ эмэгтэй зүгээс болохоор яг юм дамжуулж байгаа тийм өнцөг мессеж гэхээр битэрийн хооронд ингээд айгүйх тийм ялгаатай зүйл ингээд байна гэж харж байгаа хгүй. Ялангуяа эмэгтэй зүгээс эрэгтэйгээ жоохон мөнгө санхүүгийн хувьд миний хүсэж байгаа амьдралыг өгөх одоо ингээд юм боломжгүй хүн байна да. Доктортой найдвартай юм одоо нөгөө нэг амьдралыг надад өгөхөөргүй хүн байна да гэж бас харж дүгнжиж болцсохгүй. Хоёрт нь болохоор ямар нэгэн тийм хооронд нь өөр хэцүү зүйлс ингээд байгаад тах шиг байна.
эрэгтэй маань ингээд юм мөнгө санхүүгийн хувьд хэцүү байдалтай байгаад байна гэдэг ч юм уу, эсвэл битэрийн хооронд насны ялгаа байгаад байна. Ямар нэгэн тийм зан аран шингийн үзэл бодлын амьдралын өссөн орчингийн гэдэг ч юм уу, амьдарч байгаа байдлын улс орны гэдэг ч юм уу те ингээд нэг юм хол зайн гэдэг ч юм уу, ямар нэгэн тийм ялгаатай ингээд ийм зүйл ингээд айгу битэрт ингээд байгаад байна гэдгийг эмэгтэй нь ингээд илүү их бодоод мэдрээд санаа зовоод байна гинэ. Бол харилцаа ингээд цаашдаа үргэлжлээд явах тийм боломжгүй бас ингээд асуудлууд гэдэг ч юм уу тийм ингээд байна гэж харж ийн. Тэгээд эмэгтэй нь болохоор ингээд бодохдоо за энэ одоогийн байдлаар за энэ эрэгтэй бол намайг хангалттай гэж одоо ингээд догдолж хайрлж те ингээд надад дурлаагүй юм байна да, дурлахгүй л байгаа юм байна да гэж нөгөө нэг юм эрэгтэйгээ бодоод байна л да. Тийм болохоор за зүгээр л яг ингээд энгийн л яаж харилцах хэвээр тэрнгээр харилцаа та гэдэг ч юм уу. За эсвэл зүгээр ингээд өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа л анхаарал явж ийта гэдэг тийм одоо бодолтой байгаад байгаа байхгүй. Энэ харилцаанаас болоод өмнө нь ингээд сүүлийн үед ингээд мэдээж ингээд шаналгаа сэтгэлээр унаад гутардгаа ингээд гутарсан байна эмэгтэй. За өөрийгөө буруутгаад өө яах гэж ингэвдээ гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм зүйл сэтгэл зүйн ингээд хэцүү байдалд орсон. Гэтэ одоо тэрнээс арай гайгүй ингээд дээд наашлж байгаа юм байна л да. Тэгээд за одоо энэ хүн дээр нэг иймэрхүү байдалтай байжтаа гэж шийдсэн хэрнээ дотоод сэтгэлдээ энэ хүнгүүгээр гэдэг ч юм уу, дотоод сэтгэлдээ бол аюу тийм даарж байна, ганцаардж байна. Жохон ингээд бас л нэг тийм стил нэг жохон шаналж байна гэдэг ч юм уу, тийм нэг юм зэврүү мэдрэмж ингээд мэдрээд байна гэж гарч ирж байна. Тэгээд одоо магадгүй ингээд ийм одоогоор ийм тустай байгаа хүмүүс ээж магадгүй жинхнээсээ салцсан гэдэг ч юм уу, тустай байгаа гэдэг ч юм уу, эсвэл бие физиологийн хувьд ийм өөр газар байгаа, тустай байгаа гэдэг ч юм уу тийм хүмүүс байгаа бол эмэгтэйн зүгээс нэг тийм битээр хичнээн ингээд ийм хол байсан ч гэсэндээ битэрийн ингээд ийм сэтгэл, битэрийн бие биенээ гэсэн сэтгэл бас ингээд мэдрэгдээд байна. Хайр нэг тэр сэтгэл бас л ингээд стил байсаар байгаа юм шиг санагдаж байна гэдэг тийм мессеж үнцэг гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэйн зүгээс мэдрэхтэй битээр ингээд хоол исэн ч гэсэндээ эсвэл би бинтэйгээ харьцахгүйсэн ч гэсэндээ нэг юм би бинэ гэсэн сэтгэл тэр нэг юм хооронд үүссэн байгаа нэг юм дулаахан мэдрэмж байгаа штэ. Тэр зүйл ингээд байж л байгаа юм шиг, байж л байх юм шиг ингээд надад ингээд санагдаж байна гэж гарч ирж байна. Тэгээд битэрийн эмэгтэй нь болохоор эрэгтэйхээ нөгөө нэг юм харилцааг уулзгаараа ингээл хоорондоо ингээд хөөрхөн тоглоом хийдэг байсан. Харилцаа дуулцгаараа нэг юм хамт байхдаа нэг юм хөөрхөн бие биендээ мэдрүүлдэг байсан дулаан мэдрэмжүүд, тоглоомуд гэдэг ч юм уу. Та хоёрын л ингээд нэг юм хөөрхөн харилцаагаа штэ. Тэрийг ингээд айгу бас санаж байна, өгүүлж байна гинэ. Хоорондоо ахтай их тийм хөөрхөн жоох хөвгтүүчиг гэдэг ч юм уу. Эсвэл нэг юм хоорондоо хөөрхөн юм жок мок ингээл хэлээл бие бинийгээ ингээл цаашлуулаад гэдэг ч юм уу. Эсвэл нэг юм хөөрхөн халуун дулаан ингээд нэг юм байдал ингээд байдаг гэсэн. Тэрийгээ ингээд бас ингээд санаад байна. Одоо ингээд энэ хүнтэй ингээд хүндээ харьцээ. Зүгээр л нэг ийм танилын найз нөхдөд ажил карьер ингээд харилцаа холбоотой бай гэдэг ч юм уу тий. Ингэгээд тэгэхээр эсвэл ингээд битэрээ хол байгаа тустай байгаа байдлаас болоод би энэ хүнийг бас ингээд жоохон энэ өнгөрсөндөх өөрсдийнхөө энэ байдлыг ингээд санаад ингээд айгуух санаад байна. Ганцаардаад ингээд даарад байна гэдэг тийм байдал бас гарч ирж байна. Тэгээ эмэгтэй айгуух ингээд эрэгтэйгээ ингээд ийм дээдрим хийгээд байна гинэ. Ингээд битээ за эрэгтэй маань ингээд юу хийж байгаа бол гэдэг ч юм уу. Эрэгтэйтэйг ингээд болж бүтвэл ямар байх вэ? Гэрлэж цуувал ямар байх вэ? Гэрлэж цуусан бол болж бүтсэн бол ямар байх байсан бол ингэсэн бол ямар байх байсан бол гэдэг ч юм уу. Эсвэл эрэгтэй маань арай өөр ийм хүн байсан бол тэр нь ингээд өөр жоох нэг тийм байсан бол битэрийн харилцаа ямар байх байсан бол энэ хүн ингээд дотроо ингээд төсөөлөл мөрөөдөл ингээд айгуух ингээд боддөө штэ. Ямар нэгэн тиймэрхүү ингээд бодол айгуух ингээд бодож ийн гинэ. Эсвэл ирээдүйд ингээд энэ хүнтэй ингэх юмсан тэгэх юмсан тийм байдлаар уулзалтах юмсан тэр үед ингээд дахиад уулзалт бол ямар байх вэ гэдэг ч юм уу. Ямар байдалтайгаар уулзах бол тэр хүн ямар болцсон байх вэ намайг юу гэж бодож байгаа бол гэдэг ч юм уу. Нэг юм энэ үед байсан бол юу гэх байсан бол хамтдаа ийм юм хийж үзэх юмсан тэгэх юмсан ингэх юмсан гэдэг ч юм уу те ер нь л нэг юм дотроо эргэтэйхэн талаар айгүйх ингээд юм дээдэр юм хийгээд байна гэж гарч ирж байна.
За тэгэд эрэгтэйхэн талаас болохоор хилэнц гэж гарч ирсэн байгаа те. Эрэгтэй нь болохоор эмэгтэйгээ бодвол арай илүү нэг юм гал болон газар энергитэй байрын хүн юм шиг байна. Эмэгтэй нь болохоор нэг тийм яг хөө жоохон ордны шинж чанараар ч юм уу ордоор ингээд тодорхойлох юм бол хилэнц загас мэлгийн орттой юм шиг те. Эсвэл бас газар ч гэсэн байж болж байна. Матар, охин, үхэр гэдэг ч юм уу тийм байж болж байна. За тэгсэн мөртлөө эрэгтэй нь болохоор нэг тийм жоохон өөр эмэгтэйгээ бодвол нэг юм жоохон хатуу, жоохон юм логик толыг хардаг, жоохон юм өөр эмэгтэй нь мэдэрдэг, эрэгтэй нь болохоор яг юм хийдэг, ингээд юм өөрөө ингээд юм хийдэг, ингээд юм сонин хатгадаг ч юм уу нэг тийм төрлийн хүн байдаг аахгүй. Тэгээд эрэгтэй нь болохоор өвхөр матер охины орттой байж болж юм, бас арслан хой нумын орттой байж болж юм. За орд нь тарахгүйсэн ч болно. Гэхдээ энергийн хувьд болохоор ингээд ялч аргагүй эмэгтэй нараа тийм уян зүйлэн сэтгэл мэдрэмж талдаа өөртөө хийх гээд байгаа эмзэглэх гээд идэг. Эрэгтэй нь болохоор арай нэг тийм жоохон мэдээж эрэгтэй талаас ч гэсэндээ нэг юм жоохон хаагдмал тотгошоогоо яг гадаа ингээд мэддэггүй. Яг гадаа мэддэггүй гэхээс илүү нэг ийм хүмүүс идэж ингээд тийм жоохон нууцлагдмал, жоохон тотгошоогоо өөрийгөө бүрэн илэрхийлдэггүй. Ингээд зүгээр ингээд харилцаа явьж байгаад үе ингээд тийм алга болчиход идэг хүмүүс идэв штэ. Юу бодож санаж байгаа мэддэггүй байгаа тотгошоогоо алга болчиход идэг. Ингээд нөө эрэгтэй хүн бол яг нөө эрэгтэй хүн өөрөө агуундаа орно гэдэг шиг тийм ингээд хүн байна гэж харагдаж байна. Тэгээд эрэгтэй нь болохоор ингээд эмэгтэйгээ харахтаа амар их тийм потенциалтай хүн гэж хардаг гинэ. Өөрийнхөө ажил карьер дээр ч хэвгүй тийм анхаардаг амар тийм хөөрхөн амар тийм ажил хэрэгч ажил хэрэгч яг ингээл энэ эмэгтэй маань өөрийнхөө ажил карьер мөнгө сахуу дээр ингээд анхаарал явах юм бол маш тийм потенциалтай айгу мундаг ингээд эмэгтэйдээ хүндээ ингээд юм хөөрхөн ингээд юм даруухан яг юм ихтгэл даах үйс найдвартай юм сериосны ийм хүндээ гэж нөгөө нэг эмэгтэйгээ хардаг гинэ. Тэгээд хэрвээ өнгөрсөнд ингээд ийм эмэгтэйгээ ингээд шархлуулж гомдоожсон бол эмзэглүүлсэн бол тэрийг нь ингээд эдгэж өгөхийг хүссэн. Одоо ингээд өөрийнхөө зүгээс хийсэн ямар нэгэн зүйлийг ингээд жоохон ойлгуулах гэж ингээд эдгэж өгөх гэж оролцсон тийм хүсэл байсан гинэ. Тэгээд эсвэл хэрвээ эмэгтэй өмнө нь ингээд тийм өөр хүнээс болоод өөр харилцаанаас болоод ингээд жоохон шархалзан эмзэгэлзэн сэтгэл санаа таагүйсэн бол энэ зүйлийг нь бас ингээд тайлбарлуулж өгөхийг зүгээр дээгээд хэлхийг ингээд мэдээж өгөхийг бас ингээд одоо хүссэн эдгэж өгөх гэж оролцсон гэж гарч ирж байна. Эсвэл юм эмэгтэй айгүйх тийм сэтгэл зүгээрээ дээрж байгаа хилингийн процесс дээр ингээд явагдаж байгааг ингээд мэддэг байсан гэж гарч ирж байна. Тэгээ одоогийн байдлаар болохоор эрэгтэй хангалттай амьдралыг гэсэн өөрөө энерги өгөхгүй байна гэж гарч ирж байна. Энэ эрэгтэйг үзэхэд амар тийм яг одоогийн байдлаар өөрийнх нь энерги нь ялангуяа ингээд ийм амар юм хай хүмүүс эдэн штэ амьдралын амар итгэвтэй өстө болзоонд явъя ингээд гээл ингээд инхүү тэггүй гээл амьдралын энерги дүүрэн тийм хүмүүс эдэг та нэг юм гассан тийм байдалтай өөрөө яг ингээд бүр угаасаа тийм байж чадахгүй байна гинэ. Ялангуяа өнгөрсөнд их тийм татгшоогоо болдог ч юм уу амар эморал тавтдаг ч юм уу эсвэл өөрөө угаасаа л нэг юм интроверт талдаа татгшоогоо өөрийн гэсэн бодолтой тийм одоо ийм хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор одоо энэ байдлаасаа арай жоохон гарч ирж байгаа, дээшилж байгаа. Хэрвээ энэ хүн өмнө нь ингээл бүр таг алга болсон бол энэ байдлаасаа арай жоохон ингээл гараал дээшлээл сайжирч байгаа ч гэсэндээ одоо ч гэсэндээ стил ингээд тийм хангалттай одоо энерги бас энэ хүнд нь байхгүй хэвээрэл байгаад байна гэж гарч ирж байна. Тийм болохоор одоогийн байдлын хувьд та энэ хүнээс ингээл шууд ингээл тантай шууд холбогдоод таны үдэн дээр шууд ирэл ингээ ийм болцоонд явъя гэдэг ч юм уу би өөртөө яг ингэх бодолтой байна, тийх бодолтой байна гэдэг ч юм уу. Тийм ихтэй ийм актив зүйл хүлээж явал энэ хүн бол энэ зүгсээд байгаа зүйлийг нь өгөх ингээ угаасаа ийм энергийн хувьд өөрөө юм боломжгүй байна гэж гарч ирж байна. Тэгээд одоогийн байдлаар ингээд тойрын харилцаа ямар байдалтай байгаад байгаа нь юу сэтгэлд нь хүрэхгүй таагүй байл өөрийн ч юм сэтгэл ханамжгүй таагүй байлгаад байна гинэ. Тэгээ бас нэг ингээд гарч ирж байгаа мессеж гэх юм бол
битэрийн харилцаа ингээд битэрийг ингээд юм худлаа ярилт ингээд гэдэг ч юм уу хуурамч зүйл ингээд битэрийг ингээд салгасан битэрийн зайд ингээд дан цаг үүсгэсэ гэдэг тийм хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй өнгөрсөнд аль нэг талаасаа ингээд юм жоохон гудал байдал гэдэг ч юм уу харилцаандаа маск túсэн байдал гэдэг ч юм уу нэг юм шудраг байж чадаагүй байдал гэдэг ч юм уу тийм ингээд юм нууц зүйл, даалт зүйл, хотол хуурмаг гэдэг ч юм уу тийм зүйл ингээд хоёрын харилцаанд ингээд сүргээр нөлөөлсөн. Тэгээд одоо болохоор энэ хүн хоёрын харилцаа яаж дуусанд ч юм уу эсвэл одоо ингээд ямар байдалтай байгаад ерөөсөө ингээд нэг л нэг тийм сэтгэл ханамжгүй, сэтгэл дүүрэн биш нэг юм урам уурсан гэдэг ч юм уу тийм ингээд тийм сэтгэл ханамжгүй хангалттай биш ингээд мэдрэмж төрүүлээд байгаад байна гинэ. Сэтгэлд нэг л хүрэхгүй. Тэгээд айгуух тийм эргэлзэж байна гэж гарч ирж байна. Эрэгтэй зүгээс ч гэсэндээ битэрийн харилцаа ингээд юу болоод байгааг яах ёстойг цаашдаас ингээд яах ёстойг ингээд мэдэхгүй надад ч гэсэн айгуу тийм эргэлзээтэй байдал ингээд үсээд байна гэсэн байдал гарч ирж байна. Тэгээд цаашдаа болохоор өөрөөх чинь бодохдоо эмэгтэй маань ингээд за эмэгтэй маань угаасаа надад ингээд татуурхах байх та намайг хүлээж авахгүй байх та намайг режектлэг байх та гэдэг ч юм уу надаас болоод имзэглэлсэн байх та гэдэг ч юм уу тийм ингээд нэг юм аргаа олохгүй яаж аргатгаа мэдгүй яаж тайлбарлахаа мэдгүй хурцж байгаа мэдгүй тийм байдалд ингээд байгаад байгаа юм л та. Тийм болохоор за эмэгтэй маань одоо өөрийнхөө амьдралын бусад зүйлсээр ингээд анхаарж байгаа ах та надад эсвэл угаасаа нэгэнт одоо ингээд эргэлцсэн байх та гэж бодоод ингээд нэг тийм айхтар ингээд үйлдэл хийх ингээд бүсэлгүй байх гинэ. Одоо ингээд шууд яг одоо тантай холбогдох гэдэг ч юм уу шууд ингээд таныг гэсэн амар хүсэл эрмэлзэлтэйгээр ингээд ирэх гэдэг ч юм уу тэр нэг харилцааны нэг юм хүчтэй таталцал хүчтэй урсгалан жоох ингээд сул байна удаан байна гэж гарч ирж байна. Тэгэхээр та энэ хүнээс харилцаа холбоо хүлээж ивэл эсвэл яг илүү тийм актив гал халуун гоё зүйл хүлээж ивэл санаачлагтай зүйл гэдэг ч юм уу тийм зүйл хүлээж ивэл жоохон ингээд сул юм шүү. Яагаад гэвэл таны яас ингээд АИ-г амар хараад байгаа байхгүй юу гэд таныг яаж аргатахаа мэдгүй, тайвшруулахаа мэдгүй, тайлбарлахаа мэдгүй. За эмэгтэй маань ингээд амьдралын бусад зүйлс дээр анхаарч байгаа хта эсвэл надаас болоод ингээд сэтгэл маань хэцүү ингээд байгаад байгаа хта overthink хийгээл сууж байгаа хта гэдэг ч юм уу. Надад ингээд эргэлзэж байгаа хта, эргэлзсэн бах та гэж нөгөө нэг бодоод өөртөө ч нас нөгөө хамаагүй ингээд нөгөө харьцаж бас чадахгүй байгаад байна гинэ. Тэгээд харилцааны одоогийн яг ингээд байдлын энергийг харахаар яалтч аргагүй ингээд нөгөө эмхтэй ингээд доошоо ингээд жоохоо ингээд имзгэлцэн гутарсан тэгэнгүүт одоо эрэгтэй мөрөн дээр нь гараад тавьцаа зүгээрээ чи ингээд өөрчлөгдөх хэрэггүй одоо байгаараа зүгээрээ хангалттай гэдэг тийм мессеж гарч ирж байгаа хгүй магадгүй эмэгтэйн хувьд бас ингээд энэ харилцаа жоохон тийм өөртөө итгэлийг нь жоохон ингээд үүсгэс одоо хүндсэн байж магадгүй эсвэл эмэгтэй нь ингээд жоохон өөртөө итгэлгүй гэдэг ч юм уу би ингээд жишээлбэл ингээд би ингээд жоохон жин нэмчлээ одоо яах вэ гэдэг ч юм уу зүгээр л нэг тийм эмэгтэй хүний нэг юм insecure ингээд нэг юм бодлоод байдлууд байдаг шүү дээ. Эсвэл намайг тийм байдлаар голох болов эсвэл намайг тийм байдлаар голоод байгаа юм болов би хангалтгүй байгаа юм болов гэдэг ч юм уу энэ хүн ингээд энэ хүнийг хангалттай тогтлоош дурлуулахад би өөрөө бас ингээд жоохон хангалтгүй байгаа юм болов гэдэг ч юм уу тийм жоохон юм insecure ингээд байдал ингээд өөрт нь ингээд мэдрэгдээд байгаад байна гэж гарч ирж байна. Гэтэ яг сэн дээр юм эргэтэд бол тэр нь хамаагүй эргэтэд болгүй штэ. Уг нь бол чи ингээд байгаа яг ингээд байгаагаараа л надад хангалттай зүгээрээ ямар ч өөрчлөлтийг одоо шаардлагагүй гэж боддог гинэ. Тэгээд одоогийн байдлаар эмэгтэй нь ингээд жоохон ингээд өөртөө итгэлгүйдээ ч юм уу insecure байдалтай ч юм уу харилцаандаа эргэлцсэндээ гомцондоо юм гэдэг ч юм уу тунирхсандаа гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд жоохон эсвэл амьдралын одоо ингээд бусад зүйлстэй ч юм уу тэрнээс болоод жоохон ингээд юм сэтгэл санаа зовнцсон гэдэг ч юм уу ингээд нэг юм одоо модны цаана ингээд нөгөө цаашаа хараад ингээд нэг гутраа суудсан байна шүү дээ. Тийм байдалтай байна. Тэмүүд эрэхтэй нь болохоор жоохон халаас нь ингээд хараад за яаж аавал яаж ингээд тайтгаруулах уу яаж дээрдүүлэх үү гэ яг хамаагүй бас ингээд нэг ингээд очиж чадахгүй хүрч чадахгүй хамаагүй хандаж чадахгүй Гэхдээ нэг тийм өөрийг нь эмгтэйг айгуу тийм мэдрэмжийн хувьд ингээд нөгөө харсан ингээд байдалтай байна гэж гарч ирж байна.
Тэгээд эмэгтэй нь ингээд хичнээн наана ингээд өөр хайжл карьердээ ингээд төвлөрий. Одоо өстө яг л ингээд яаж харьцах хэвтэй тий энэ хүн надад яаж харьцсан тэрнгээр нь л харьцдаг дөө гэдэг тийм бодол мэдрэмжтэй байгаа ч гэсэндээ дотоод сэтгэлдээ энэ хүнийгээ ингээд жоохон ингээд юм догтлоод хүлээгээд ингэнэ нэг тийм эмэгтэй энэ эрэгтэй гэсэн романтик ингээд мэдрэмж нь жоохон тэр хөөрхөн сэтгэлд нь ингээд юм цэцэг мэдрүүлдэг зөөлөн за энэ хүн бас ингээд намайг гэж байгаа болов гэдэг нэг юм гэж нөгөө нэг юм боддог нэг юм хөөрхөн мэдрэмж байгаа штэ. Тэр мэдрэмж нь ингээд стил бас ингээд байсарана эрэгтэйгээ бас ингээд харж хүлээгээд байна гэж гарч ирж байна. Над руу ингээд үйлдэл хийгээд ирэх болов намайг ингээд харагдах болов намайг гэсэн сэтгэлтэй болов би тэрээр л за яах бол үнэхээр намайг гэсэн тийм үнэн сэтгэлтэй юм болов гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд өөрхөө ингээд юм өөрхөө энэ агуунаас гараад сэтгэлэн дээр тэгэхээр ч юм уу асуудал шийдэгдэхээр ингээд ирэх юм болов гэдэг ч юм уу тийм хүлээлттэй ингээд байгаад байна гэж харагдаж байна. Тэгээд хамгийн тийм хөөрхөн гой зүйл нь болохоор юу гэнэ эрэгтэй ялангуяа эрэгтэйгийн зүгээс эмэгтэйгээ мэдрэхтэй амар тийм халуун дулаанаар мэдэрдэг. Ялангуяа ингээд эрэгтэй хэрэг амьдралд нь ингээд хүнд хэцүү зүйл тохиолдоод ганцаардаа даарад гэдэг ч юм уу те ямар нэг юм болоо гэж бодоход энэ эмэгтэй ингээд хизээд өөрийг нь хүлээж авах юм шиг маш тийм ингээд юм дулаахан ингээд өөртөө ингээд тэрвэртэй ингээд хүлээж аваад өөрийг нь амар гоё юм тэрвэрч өгөх юм шиг санагддаг. Энэ эмэгтэйд ингээд тэрврүүлэх юм бол ингээд амар гоё дулаан мэдрэмж мэдрэх юм шиг тайтгарах юм шиг ингээд санагддаг. Гинэ эрэгтэй яг нэг юм бодит бие физиологийн хувьд ч юм уу ийм сүнсний хувьд ч юм уу би сэтгэлээр ингээд эмэгтэйд амар юм тэрврүүлэх дуртай тэрврүүлмээр байдаг эмэгтэйгээсээ маш тийм тайтгарал хайр халамжтай яг юм дулаан мэдрэмжийг ингээд олж авдаг гинэ. Тэгээд магадгүй эрэгтэй зүгээс эмэгтэй гэсэн хангалттай ингээл юм догтлол хангалттай хайр би өстө чамгуулал хөтлөө хатлаа гэдэг ч юм уу тийм зүйл ингээд одоогоор байхгүй эрэгтэйдээ өөрт нь анзаарахдаггүй байж магадгүй. Тэгтэл нэг тийм энэ эмэгтэй бол ингээд би энэ эмэгтэйд ингээд тэрвүүлмээр байна. Энэ эмэгтэй бол нэгээр юм халуун дулаа гэд намайг ингээд тэрвэрч өгөх ингээд хүн гэдэг ч юм уу. Уг нь бол энэ эмэгтэй сэтгэлээрээ надад бол айгүй тийм хангалттай хүн гээ сайн эмэгтэйдээ би бас энийг энэ хүнийг бас ингээд хамаагүй харьцаад хамаагүй ингээд гомдооморгүй байна да гэдэг тийм мэдрэмж бас ингээд эрэгтэйд нуг нь айгүй байдаг гинэ. За тэгээд одоогийн байдлаар болохоор харилцааны хувьд болохоор ийм YouTube дэх уншлах дээр нь харилцааны одоогийн байдал бие биенээс сэтгэл мэдрэмж бол нэг иймэрхүү гарч ирж байна. YouTube дэх мэрэгэн та бүхэнтэй таарсан бол нэмэлт хэсгээ авч болно. Нэмэлт хэсэг дээр болохоор үргэлжлүүлээд за нэгт нь хоёр талын эрэгтэй эмэгтэйн зүгээс хийх дараагийн үйлдэл алхам юу байх вэ? Хоёрт нь бие биендээ дамжуулж байгаа дотоод сэтгэлийн мессеж бие биендээ дамжуулж хэлэх одоо тэр мессеж юу байна вэ гэдгийг нь үзнэ. Гуравт нь болохоор харилцааны ойр ирээдүй, харилцааны ирээдүй ямар байна вэ гэдгийг үзээд тэгээд бие биендээ өгж байгаа хоёр талд өгж байгаа хайр дурлалын зөвлөгөөг нь одоо үзье гэж бодож байна. Тэгээд YouTube дэх мэрэгэн хоёрын нөхцөл байдалтай таарад цаашаа нэмэлтээ үүсгэхийг хүсэж ивэл нэмэлтээ аваад үзээрэй. Баярлалаа, баяртай.